Цэцэрлэгийн үрэлэнгийн утга зохиол судлалын салбарын эдийн засгийн хэрэгжүүлэх ажилтны докторийн профессор Болормаа цэцэрлэгийн үрэлэнгийн утга зохиол судлалын салбарын эдийн засгийн ажилтан доктор Хүрсүрнаа утга зохиол судлаач хүмүүжлэгч Даржаагийн үндэсний баярын нэгэн судлалын ажлыг хийгдэнэ. За та хоёрыг өргөж байна. Өнөөдөр яснаар цэцэрлэгийн үрэлэнгийн утга зохиол судлаач өөдрөг гэж нэрлэсэн. Үндэсний баярынхаа нийслэлийн 80 жилийн ойн хурал ихтгэл хэлцүүлж байгаадаа баяртай байна. Энэ хүмүүсийг анхны самаажид санал болгосон гэр бүлийн уран чиглэлтэй баян хүнээтэй цэцэрлэгийн үрэлэнгийн одоо өнөөдөр баярлалаа бас илэрхийлж байна. Өнөөдрийн илэрхийлэл бол утга зохиол судлалын эрдэмтэн Хүрсүрнтэй бэлтгэсэн ихтгэлийн маань нэр эхлэн аа. Шүүмжлэгч Даржаагийн үндэсний баярын эрдэм судлалын ажил гэсэн зүйл юм аа. Намтар танилцуулсан. Үлцээрүүгээр 1946 онд Улс аймгийн Сарин сумын нутаг Сүмбат гэдэг газар төрсөн. За 1954-60 онд Улс аймгийн Улаанбаатарын 10 жилийн дунд сургууль, 1961-с 64 онд Улаанбаатарын 14 дугаар сургууль, 64-68 онд Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийн багшийн ангид төгссөн. За 68-аас 69 онд Улс аймгийн Бүрхмөр сумын сургуульд Монгол хэл уран зохиолын багш, 1969-с 72 онд нийслэлийн 12 дугаар дунд сургуулийн пионерын удирдагч, Монгол хэл уран зохиолын багш. За 1972-аас 92 онд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн утга зохиолын цэгтэлд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан. 1993-аас 2005 онд сургуулийн хүрээлэн буюу багш нарын мэргэжилд дэвшлэхэд уран зохиолын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн. 2005-аас 7 онд Монголын дээд сургуулийн хичээлийн эрхлэгч хүн сургууль. 2008-аас 13 онд Түгээмэл дээд сургууль сэтгүүл зүй ажилтны үйлчлэлийн тэмдгийн эрхлэгч багшаар ажиллаж байсан. За дэд профессор цолтой байна. Шагналууд 8 94 онд Монголын зохиолчдын хэвлэлийн шагнал хүртжсэн. Ардын боловсролын тэргүүний ажилтны цол тэмдэгтэй хөдөлмөрийн хийх удаа Батлан ганц одонгоор одоо шагналсан юм байна. За судлаач Үлцэн баяр нь 1971 оноос судалгааны ажлаа эхэлснээс хойш өөрийн амьдралын 40 жилийн ухамсарт идэвхтэй үйл ажиллагаагаа энэ хугацаанд бол шүүм судлал, боловсрол судлал, хөрөг, найруулга, эрх зүйн тэмдэглэлээр 50 гаруй ганц сэдв зохиол, сурах бичиг, гарын авлага, тохимол, үүнээс 10 гаруй ном зохиол хамтран зохиогч, 20 гаруй ном редактороор ажиллаж, шүүмж яруу найргийн олон бүтээлүүдэд өмнөх үг өгсөн, 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичин, сонин сэтгүүл, эмхтгэл түүхрүүдэд хэвлүүлж, гадаад дотоодын их баг хурлуудад ихтгэл хэлцүүлснээс харахад уран бүтээлч хүний авьяас билэг ур угаан хөдөлмөр зүтгэлийн ариун ундрахтай нэгэн гэдгийг хэлүүлэх юм. За